Сайн байцгаана уу? Би Уна байна. Өнөөдөр Feiyu Tech компаниас гаргасан Wimble 2 гэдэг гимбалыг unbox хийх гэж байна. Тэгээд миний урд ингээд хайрцагтайгаа бэлэн байж байна. Хэвлээ эхэлцгээе. Юу, альнаас эхлүүлээ. Шууд эхэлчихв. Яа задлах юм гэдэггүй бол. Энэ ингээд 4 өнгө байт юм байна. Саарал, ягаан, цайвар саарал тэгээ хар. Тэгээ энэ болохоор харна юм байна. Dark black гинэ. За ийм хөөрхөн цүнхтэй ирд юм байна. Ерөнхийдөө ийм юмнууд ч тусдан цүнхийн кейсийг худалдаж авдаг. Тэгээд гадуур авч явахдаа аюу зүгээр санагдлаа. Тэгээ кейсийг ингээ онгойлгохоор гимбал маань тэгээд энд нэг ийм хайрцаг байна. Тэрийг бүгдээрээ задлж үзье. Шүр энэ дотор нэг мануал буюу заавар байна. Нуутны дотор болохоор USB нүүд багш байна. Тэгээд хоёр USB. Нэг нь болохоор Samsung-ийн, нэг нь болохоор iPhone зориулсан. Тэр энэ бас их давуу талтай санагдаж байна. За тэгээд энэ доор юу вэ? Хайрцагнаас нь харж ирсэн энэ болохоор tripod болох боломжтой хөөрхөн суурь байна. За тэгээд гимбал маань байж анхны сэтгэл барьж үзэн сэтгэл маш хөнгөн байна. Би өмнө нь бас хэдэн гимбалууд туршиж хэрглэж барьж үзчихсэн. Аюу хүнд гарч хэлэх магадaltaй байдаг. Тэгэхээр энэ маань аюу гой хөнгөн. Тэгээд бас нэг юм би хайрцагнаас нь бас харцсан. Selfie stick болох боломжтой. Тэгээд яг орчноо бүгднийг нь харуулж дүрсч юм уу фото авах хэрэгтэй үед selfie stick маш хэрэгтэй болдог. Зөвхөн өөрийнхөө царай биш орчин маань цуг харагдана. Мөн дээрэс нь гимбалтай бичлэг хийж байгаа давхар selfie stick-ээр сунгаад ингээд бичлэг хийхээр ингээд дрон нисэж байгаа юм шиг тийм дүрсийг өгд юм лээ. Тэгэхээр ерөөсөө нэг гимбал хүртлөө давхар selfie stick дээрэс нь tripod буюу суурьтай байна гэдэг маань маш олон давуу талыг өөртөө шингээсэн байна. Би ч өөрөө влог янз бүрийн бичлэг хийдэг болохоор зөвхөн уцаараа бичээ яваад хахаар камер ч юм уу бичгээр маш их юм жижигээ оруулдаг. Ер нь бол гимбалны маань ганц давуу тал байдаг. Ямар ч чичиргээгүй ингээд smoothly аюугай зөөлхөн дүрс авахд зориулагдсан байдаг. Зарим хүмүүс маань гимбал ямар өчтөй ингээд бас ойлгохгүй чийж магадгүй. Дүрсийг маань ямар ч чичиргээнгүй хөдөлгөөнгүй бичих зориулттай. Гэхдээ энэ маань хөдөлгөөнгүй бичгээс гадна сунгаад selfie stick ч болчихно. Дээрээс нь хөлтөж болчих юм байна. Тэгэхээр за бас нэг юм хөөрхөн жижиг хайрцаг байна. Энэ дотор маань гэж юм оосор байна. Оосортой байх давуу тал ямар нэгэн өндөр хадан дээр ч юм уу балкон өнтер дээрээс ингээд бичгээр гарнаас унах аюулаас сэргийлж өгсөн. Дээрээс нь ингээд гартаа хийцэн тохиолдол бас чичиргээг бүр багасгаж өгд юм бэлээ. Би бичлэг үзчихсэн. За энэ бол ойлгомжтой. Мэдээж гимбалны маань цэнэглэгч байна. Ямар ч адаптер компьютерт залхаад гимбалыг цэнэглэх боломжтой. Тэгээд гимбалны маань ажлын хүчин чадлын хувьд ямар үйлдэл хийж байгаасаа шалтгаалаад 6-аас 8 цаг цэнгээ барьж бичлэг хийх зорилготой юм лээ. Хэрглэж үзээгүй байгаа анхны сэтгэл бол 3 юм өөртөө шингээж өгсөн. За тэгээд хэвлээ асааж үзье. За би одоо ингээ гимбалаа хөлтөön суйрлуулаад уцаа суйрлуулсан байна. Тэгээд утасны бас нэг Ycool гэдэг нэг аппликейшнтэйгээ ирдэг. Тэр аппликейшнээр видео хийх юм бол ямар маань тийм хөдөлгөөнтэй одоо лекц ч юм уу, бэлтгэлийн үед ч юм уу ингээд утасныхаа өөдөөс харж ингээд мейкап гэдэг видео хийхдээ гэдэг тохиомжтой. Би одоо жишээ харуулъя. Би одоо өөрийгөө ингээд таниулсан байгаа. Одоо би ийшээ ингээд хөдлөх юм бол утас маань намайг ингээд смарт дагаа явж байна. Ерөнхийдөө би спортын ямар нэгэн бичлэг энэ хийхээр заримдаа өөрийгөө тал бичсэн байдаг байхгүй. Тэгэхээр за гимбал маань ингээд утастайгаа холбогдсон тохиолдолд утас руугаа ингээд зөөмлөл рек дараадах ямар ч шаардлагагүй. Энэ товчнууд маань удирдлага маань болоод өчөж байгаа. Хамгийн ихний товч маань бол мэдээж гимбалаа унтрааж хасах товч. Энэ унтрааж хасах товч маань давхар мөвдөө солих товч болж өгч байгаа. Тэгээд нийт 5 мөвдтэй. Хамгийн доотлын товч болохоор зураг дарах эсвэл рекорд бичлэг хийх. Хамгийн дээдг нь болохоор одоо бэлгэцэн эргүүлэх
дээшээ доошоо баруун зүүн эргүүлэх. Тэгээ зүүн талын энэ болохоор зүүн. Одоо ингээд зүүнлээд буц руугаа ямар ч дарах шаардлагагүй зүүнлчихэж байгаа. Хамгийн артлын энэ товч болохоор дэлгэцээ тогтворжуулж байгаа. Яаж ч хөдөлсөн дэлгэцэн нэг чихтэй ингээд байгааг харж байна. Тэгээ энийг авчих юм бол дэлгэцэн бол тогтворж ийм хоёр төрлийн бүлгэлтэй байгаа юм байна. Энд болохоор USB буюу цэнэглэх, утсаа цэнэглэх гэсэн. Ерөөсөө хэрэглэхэд олон тавчгүй учраас хэрэглэхэд маш амархан санагдаж байна. Мэдээж USB хэсэг маань ойлгомжтой, гимбалаа цэнэглэх мөн энэ хоёрыг ашиглаж утсаа цэнэглэх зориулттай ийм оролт байна. Ямар нэг бичлэг үзэж байгаа үзэгчийнхаа нүдийг өвдөхгүй байх хамгийн чухал шүү. Тэгэхээр гимбал маань нүд өвдөхгүй байхад хамгийн чухал нөлөө үзүүлдэг. За ингээд гүйцгээе. Өнөөдөр би та бүхэндээ Fayutech компаниас гаргасан Wimble 2 загварын гимбалыг танилцууллаа. Надтай ижил төстэй влог, янз бүрийн видео, YouTube сувагтай болохыг хүссэн залуустаа би энийг бол аваарай гэж зөвлөмөөрэй. Үүний хувьд ч гэсэн маш боломжтой юм нэлээ. Next Electronics-ийн бүх салбарт худалдаалагдж байгаа. Тэгээд надтай хамт байсан та бүхэнд баярлалаа.